Ажилчид хуурсан гүнждийн үрийг чулуун тэрэнд хийв. Чулуун тэрэнд доктортой эргэлдэн гүнждийн үр нутагладан шоколадны зураг шиг зөвлөн гүнждийн паста болон хувирна. Энэ бол жижиг тэрэмж хажгаргадаг гүнждийн тосны түүхэн юм. Энэ үед машин шахалтын гүнждийн тос түгээмэл басан. Энэ үйлдэл одоо хүртэл уламж жижиг тэрэмж шахах аргаар хийсээр байна. Учир нь тэдний үзэл байгаагаар уламж дараагаар гаргасан гүнждийн тос нь илүү амжилттай сайхантай байдаг. Нутагсан гүнждийн пастыг төмөр тоогонд хийгээд дараа нь утассан халуун усыг тоогонд нэмж хийн. Асуудалгүй утга нь энэ үйл явцыг шүүс солих гэж нэрлэдэг. Бус гүнждийн пастад бүрэн шингэсэн үед хэмжтэй хэмжээний буцалсан усыг дахиж утгана. Бас ус хоёр холилдгүй чанарыг ашиглан халуун усаар гүнждийн пастадыг тосыг ялгаруулна. Нийт усны хэмжээ нь гүнждийн бишингийн 80-50% орчим байна. Үүнийг 3 удаагийн давтамжтайгаар хийгээд тасралтгүй хагас цаг утгасны дараа гүнждийн пастын гадаргуураар гэлэлцсэн насан давхар уусна. Ангилан гүнждийн өнөр бүхэлдэн үйлдэл тархана. Энэ үе төмөр томоо ажиллуулах шаардлагатай. Дарах томат болохоор төмөр тоогоо зүүн баруун гэж хөдөлгөөд гүнждийн пастад үлдсэн тосыг сэсэрч ялгаруулна. Одоо тас ялгаруулах үйл явцыг эхлүүлэх боломжтой. Ажилчид тосгоожуулах хамсар дээр шүүлтүр байрлуулан тоснтой холцыг шүгөөд ашиглана. Хоолны халбаар тосыг ахин авч болохгүй боловч ажилчид дээд хэсэгтээ нүхтэй тосны савыг гүнждийн пастад дарж хийнэ. Энэ үед халбаны эргэн тойронд үлдсэн гүнждийн тос нүхээр дамжин тосны тав руу урсна. Энэ үйл явцыг олон дахин давтсны дараа төмөр тоогоон зөвхөн ус болон гүнждийн үлдэгдэл үлдэнэ. Энэ үлдэглийг өвчлөн бордоо болгон ашиглаж ногоогоо тарих, эсвэл гахаад ажил болгож өгдөг. Харин цуглуулсан гүнждийн тосыг тусгай тосны савнд хийж тунгаана. 1-7 хоногийн дараа гэлэлцсэн тунгалаг англи үнэртэй уламж жижиг тэрэмж гасан гүнждийн тос инхүү бэлэн болно.